Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Шивэд дэх оргил олон нийтэд хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг гийч нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Шивэд улсад тоглолтоо хийх торгон мөчид хүлээн суугаа татар хамтлаг болон марлжингоо оролцож байгаа юм аа. Чамайг зүгнүдэн нэмдэлөөр харагдаад хүнгэндээ тарагдаад чимэн уустын цаанаа сарагдаад зүудэмдэн чи байсан би шүн бол чамайг тосч чийсэн зүдэнд итгэхэд өглөө орноос нэг л соном босч чийсэн. Та бүхэндээ үзэгчдийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд болон нийт үзэн суугаа бүх хүмүүстээ би төрийн өмнөөс мэдчилж байна. Сайн байцгаана уу бүгдээ. Эх орноосоо гараад хэр удсан бэ? Хэдэн орноор Европын хэдэн орноор аялын тоглолт хийгээд өнөөдөр Стокгольмд ирж байна. За. Би бүр тооцоолог явж байгаа шүү дээ. Мөгийн. За тэд чинь юуны хамгийн анхны Чехийн 2 орн байгаа. Тийм, Чехэд хоёр тоглолт хийсэн. За өчигдөр бол Стокгольмд тоглолоо. Өнөөдөр бас Стокгольмд тоглож байна. Маш гайхалтай, бидрийг маш гоё халуун дотн тэгээд эндээ бас удацсан байт юм хүмүүс. Тийм учраас одоо бидний зүс царайг харахаас илүүтэйгээр тэр хоногссон сайхан дуунуудыг сонсож одоо дурсам зан сэргээж те хоттой одоо төр хугацаагаар өнгөрсөн хугацаагаараа төв хугацаараа сайхан аялж тэгээд хамтдаа дуулж нэгэн үцгийг маш гоё өнгөрөөд юм байна. Ямар ч юм бол сэтгэл бол их гоё, аялал бол маш амжилттай явж байна. Одоо цаашдаа хэдэн орноор тоглолт хийх вэ? Одоо бид нар чинь нийтдээ 12 газар тоглолт байгаа. За дөрөвтөн тоглолцсон маань гэдэг чинь одоо нэг 8 тоглолт үлдчихэд байна. Гэхдээ яг хөө ингээд удаан аял бидэд бол ойр тийм удаан аял хийгээгүй. Тэгээ удаан аял хийхлээр бол шууд гэрээ санаал за хурдхан шиг бараг харих юмсан гэж бодчих шиг тийм 8 тоглолт байгаа учраас бас тэгж бодогдсон юм байна. Гэрээ санаж байгаа юм байна. Гэрээ санаж чинь тийм. Шведийн монголчуудад тоглосон эхний тоглолт маш сайхан болсон. Тэгээд та бүхний сүүлийн үеийн уран бүтээлийн ол зомгоос бас сонсъё гэж бодож байна. Бас татар хамтлаг болон марлжингоо хамтрах болсон тэр сэтэл санаа бас юунаас өөдөв? За. Татар марлжингоо яа хамтарсан бэ гэхээр яг хоо ерөнхийдөө нэг нэгдүгээр урсгал болон тембер сонирхол болон яг бидний ингээд бүх юм ингээ гой бүрэлдсэн л дээ. Тийм хоёрдугаар гэх юм бол зүгээр ерөнхийдөө нэг тийм амар төлөвлөгөө бол байгаагүй бид гуравт. За өстө гуруулаад хамтрах хэрэгтэй байж тийм үү. Зүгээр л 100 бид нэр хамттайгаа эдний студи дээр сууж агаад тэгээд хөгжмийн сонсож үзээд таалагдаад тэрэн дээр нь гайд гаргаад ингээ ярилцж чаад за юм ангиас үгээ загаал ерөнхийдөө тэгэл бид нэр дуулчихсан. Тэгээд тэр маань саяхан нэг айгуу гой дүрстэй болоод дууны утгын хувьд ч тэр яг тэр цаг хугацааны хувьд ч тэр айгуу гой бүрэлдээд тэг гарсан даруйд үзчихтэй айгуу сайхан өрсөн. Тэгээд бид гурийн зүгээс маш баяртай сэтгэл хангалуун байгаа. Тэгвэл яг татар хамтлаг байгуулагдаад 10 хэдэн жилийн нүрийг үдсэн гэж байгаа. Тэгэхээр Монголын хип-хоп урсгалын түүхээс бас ярил. Дэлхийн хувьд бол хип-хоп урсгал 1960-аад оны сүүл үе, 1970-аад оны ихэнх үед хип-хоп урсгал одоо парти маягаар өсөж исэн гэж байгаа. Тэгээд 74 онд Бамбата билүү те Америка тэр хип-хоп гэж нэрлээд хип-хоп урсгалыг олон нийтийн юм урсгал болгосон түүхтэйг сонсч байсан юм а. Тэгэхээр Монголд энэ хип-хоп урсгал хэрхэн нэгдсэн бэ? Яг бид ч нэг яг ямар ч урсгалаар дуулаад байгааг бас мэддгүйсэн шүү дээ. Яг ерөнхий жанр төрөл нь бол хип-хоп те. Тэгээ тэн дотор бол ингээ ангилдаг. Тэгээ яг бид нар ч юм болохоор нөгөө тухайд бол андерграунд буюу газар доогуур явагч гэдэг юм уу те. Ертөнц шиг гэдэг юм уу те. Тэгэж орчуулагддаг. Тэгээд тэрийг болохоор намайг яа тогтод байгаа юм бэ? Манай заяа айгуу сайн тайлбарж байгаа. Би гэхдээ ямар урсгалаар дуулдаг бас мэддэг байлаа шүү тухайд. Тэгээд одоо манай одоо сонирхолтой бид нар гэрээ хийж ажилладаг. Тэд нар маань бол бүр ингээс ухаад түүхэд яг одоо энэ бусдын хайрыг хүндэл хүн хүнээрээ бай гэж нийгэм рүү жоохон хандсан урайлсан тийм урсгал ямар урсгал үүд юм бэ гэж судалж хагаад бид нарыг андерграунд стилээр дуулдаг юм байна гэж харуулж ирж байсан. Тэгэхээр ягаад зүгээр хипхоп түүх бол би сайн мэдэхгүй. Манай заяа айгуу сайн мэднэ. Би бас түүх сайн. Тийм нэг хипхоп титаунд үссэн те. Тэгээд ийм төрлөөс үссэн ч гэдэг юм уу. Манай одоо заяа харилна да. Монголын хипхоп гэхээр одоо тэгэл ярьдаг шүү дээ. Би бол гэж боддог. За хасарна, хартас тэ. Даймбай тэгэл айстоп дижитал мино
энэ хэдэн хамтлаг байдаг шүү дээ. Тэгээд шинэ арай нэг тийм залах үе манах болоод тэгээ одоо тэгээд зэ одоо G Rocket Bay хэцэхгүй Яа их цахан байна. тий бэбэ гэдэг залуучууд гой уран бүтээл хийж байгаа. Тэгээ Монголын хамгийн анхны хип хоп хамтлаг тэгэхээр ямар хамтлаг гэсэн үг? Одоо хэвээ хэлж мэдэх тийм хар сарна хартаас те Хартаас нь бол яг хип хоп тал руугаа баг те анх нэг амар мэдвэшилтэй юмд ойлаа. Бүртгэр маацсан ингээл ярьдаг шүү дээ. Тэр бол бүр амар алдартай шүү дээ. Тэр бол бидэрт бол айгуу гоё тийм шин тэгээд гоё багт эффект өгч шүү дээ. Татар хамтлаг болон Марлжингоо тэгээ цаашдаа хамтарч бас ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна. Уран бүтээлийнхаа талаар яриул. За манай заяагаас. Тий. Одоо дахиад нэг уран бүтээл дээр ажиллах гэж байгаа. Ажлаар баг болцсон байгаа хаа. Тэг гой дуунууд хийгнэ уусаа тэгээд. Тий. Одоо уран бүтээл нь гарааг байгаа болохоор бас нууц байгаа юм байна тий. Тэр үедээ фэнүүдтэй шууд сюрприз зарах юм байна. хийж байгаа. За тэгээд Стокгольмд исэн чинь монголчууд ингээд өгтөж авсан ямар сэтгэл төрөв? Ер нь монголчуудаа хараад юу бодогдож байна? Айгу амжилттай байт юм байна ямар ч байсан. Стокгольм, Шведэд байгаа монголчууд бас их байдаг юм байна. Өнөр өтгөн болсон байна. Тэ? Одоо 8 жилийн өмнө гэхэд л зөвхөн 130 монгол байсан гэхэд өнөөдөр бол бараг 8000 хүн байдаг гэж байна тэ. Тэгээд тий албан бус тооцох. Тэгээд энд амьдарч байгаа усуд бүгд л маш амжилттай. За бүгдээрээ ингээд аж ахуйн төлөвлөсөн. За сүшиг ажилладаг юм байна те. Тэгээ маш гоё юм ажилладаг ингээд аюу амжилттай хийх юм байна. Маш хүчтэй юм байна гэж би бодлоо. Стокгольмд ер нь бус хаанч утсан манайх аюу мундаг юм байна даа л гэж бодож байлаа. Тэгээл монгол хүмүүсийг бас ингээд ажилд авах ч юм уу те. Хамтарч ажиллах юм аюу дуртай байдаг. Яг тэгвэл маш юм хурдан сурдаг. Одоо 5 цагт хийх ёстой ажлыг 2 цагт хийждэг те. Урдам шаламгай гэл ингээл маш олон даваа талуудыг би сонсоод ихлэ сайхан маш гоё юм. Тэгээд бас шивэд Стокгольм хот бол маш гоё түүхтэй, үзэх харах юм ихтэй. Даанч бас бидний бас цаг амжихгүй болж бас тэгэл. Тэгээд суши идсэн байна тий. Суши ресторан авсан байна. Хэр аялаж амжаа Стокгольмоор нэг өдрийн дотор. За би тэгэд бол яг нөгөө бидний гол нь тоглолтын маань цагийн хуваар аяллаас илүү нэг шахын тоглолтуудын хуваарьтайгаа учраас тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт бидний нойр солигдаагүй бид нар шууд хурж ирээд огт унтахгүй явсаар агаад Монголын цагаар өөрийн 5 цагт тэгээд нэг нойрны ямар ч салбилцал явагдаагүй анхныхаа тоглолтыг тавиад дараагийн өдөр шууд тоглоод гих мэтчлээ ингээд тоглоод явсан. Гэхдээ голоор нь бас ийм гоё газрууд ирсэн юм чи бид нар хизээч зүгээр суухгүй. Хичнээн ядарсан байсан ч гэсэн гараа заавал юм үздэг. Тэгээд энэ ч сууж байгаа монголчууд маань айгу гой хүлээж авсан бид хэдэг. Тэгээд би биндээ айгу гой найрсаг. Тэгээд хол байгаа усад ч тэгдэм үү яа ямар ч байсан илүү бүр юм илгэн болчтой илгэн дулаан эерэг болчтой юм байлаа. Тийм тэгээд ерөнхийдөө Стокгольм хотоос гадна ер нь нийт гадаад зугаа монголчуудаар бол айгу их багсан. Яг тэгэхээр Монголын валютад одоо айгу өндөр хувь нэмэр оруулдаг. Монголын бас бараг л худлаачгүй 10%-ийг авч явдаг юм том зүйлийг хийдэг. Одоо айгу бүтээлч. Тэгээ Монголынхон төлөө гэсэн сэтгэлтэй ийм хүмүүс байдаг учраас тоглоход ч гэсэн маш урамтай. Тэгээ үзэж байгаа үзэгчтэйгээ ч гэсэн те бид нэр айгу гоё холбоо үсгээд тийм дандаа халуун дотны тоглолт болж байгаа учраас айгу гоё дуртай баяртайгаа. За манай нэвтрүүлэг өндөрлөх тийшээ хандаж байна. Хилийн чандад амьдарч байгаа болон Швед улсад амьдарч байгаа монголчуудтай хандаж хэлэх үг. За тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Хөрөлцөж тоглолтож дэмжсэн. Тэгээ бас хүч авсан. Тэгээ хүмүүстээ маш баярлалаа. Та бүхэн маань эрүүл мэндэ одоороо тий. За тэгээд бас хичээгээрээ битгий бас ядарсан ч гэсэн тий. Маш хүчтэй байгаарай. Тэг амжилт хүсье л гэж хэл. За баярлалаа Марлжингоо. За энд айгуу гоё гэр бүлэрээ аав ээжтэйгээ өр хүүхдтэйгээ бас амьдардаг монголчууд айгuu их байт юм байлаа. Тэгээд айгуу хөдөлмөрч юм чин сэтгэлээсээ ханддаг. Айгуу тийм суралцах зүйл ихтэй хүмүүс байт юм байлаа. Тэгэхээр та бүхнээрээ маш их бахархсан шүү. Цаашаа ч гэсэн та нар шиг ирч хүчтэй уран бүтээлээ төрөөд юм гоё цаг жахаатай холноо л гэж хэлээ да. Үнэхээр гоё ирч хүчийг авсан. Хурж ирсэн хүмүүсээс ч тэр танилцаж уулзсан бүх хүмүүсээс
Хилийн чандад амьдарч байгаа, Стокгольм хотод амьдарч байгаа монголчуудынхаа оюуныг баясгаж, зүрхийг, тархийг балаасан татар хамтлаг болон марлжингаа одоо маш их баярлалаа. Манай ээлжид гिच нэвтрүүлэг ийхүү өндөрлөж байна. Та бүхнийхээ тоглолтод өндөр амжилт хүсье. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг дахин хүсье өргөё. Маш баярлалаа. Мөрөдөд хахурхи энэ бүгдийг ганцаараа дуудан тусаад хэрэггүй энэ